Нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч үндэсний үйлдвэрлэгч Өвч Гурил. Амралтын өдрийн мэндийг хүргэн үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрч байна. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2014 онд 445 дахь ангиас хаяглан ирсэн нэгэн аавын хүслийн дагуу бид ирсэн байна. За 26 жил уулзаагүй охинтойгоо уулзах хүслийн дагуу бид охиныг нь эрэл сурал болж ямар ч гэсэн сураг гаргасан байгаа. За ингээд бүгдээрээ тархан руу хөдөлцгөө. Дархны гүүр өнгөрөөд би эм гээд нэг зочид дуудлаа идэг гэсэн. Тий. Тэнд уулзах уу? За тий. Хүмүүний амьдралд хувь тавилангийн эрхээр хайртай хүмүүсээс салан одох уйтай хувь тавилан бий. Хэдий 30-аад жил биеэрээ хол байсан ч сэтгэлдээ үргэлж бодож санааширч охинтойгоо уулзахын хүслэн болсон аавын итгэлээр жигүүрлэн нэвтрүүлгийн хамт олон бид ийхүү Дархан хотыг зорьсон юм а. За бид явсаар шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан уул аймаг дах. За шийдвэр гүйцэтгэх албаны 445 дахь ангиар хүрэлцэн ирсэн байна. За Алтан уяг ах маань энд хүмүүжж байгаа нэвтрүүлэгт 3 жилийн өмнө загтал бичсэн байгаа. За бид нарыг ирнэ гэж бол бүр төсөөлөгчгүй байгаа. Ягаад тэгэхээр 3 жилийн өмнөөс загтал бичсэн учраас энийг бол бараг марцсан ч байж магадгүй. Нэвтрүүлгийн гол отор болох Алтан уяг ах дээрээ бүгдээрээ хамтдаа уулзцаа. Мөрөөдлийн нэвтрүүлгээс явж байгаа. За тавьчих юм ажиллах байна. За та манай албаны жаргалтай уулзна. За. Нэвтрүүлгийн ивент итгэгч таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан уул аймаг дах шийдвэр гүйцэтгэх албаны 445 дахь анги нийгмийн ажилтан цэцлэгч Бурмаатай бид уулзахаар ирсэн байна. За юун төрөнд танаа хамт олонд бас мөрөөдлийн нэвтрүүлэгт ирсэн хүсэлтийг хүлээж аваад нэг хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр бидний ажилд бас дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад бас баяртай байна. За баярлалаа. Тэсцэг огтой Алтан уяг бол тус сургаан ингээд хүмүүжээд 4 жил болж байна. Тэгээ 2014 оны 2 сард бол охинтойгоо уулзах талаар хүсэлт гаргаад бид өргөдөл гомдлын хүсэлтийг бол хүлээж аваад танаа телевизийн редакцид хандаж хөргүүлсэн байдаг. Тэгээд энэ хүсэлтийг хүлээж авч одоо ирж байгаа явдалд бол баярлж байна. Сайхан үйлчж байна та. За наашаа яваад. За ишээсөө. За яриагаа хоёлаа танилцахаас эхэлнэ. Би одоо Улаанбаатарт Найрамдлын орон төрсөн. 1960 онд төрсөн. Залуун насаа өвөө эмээ дээрээ байж байгаа 16 нас хүрээд трактор компани курс төгсөөд гуталцингийн курс төгсөөд уртагааны тэнд гуталцингийн курс төгсдөг байсан. Тэнд нэг 45 хоногийн курс төгсөөд гуталцсан болоод ахуй үйлчлэгэнд гуталцсан хийгээд гутал хийгээд засаа тэгэл ингэж явдаг. Өөр ямар ажил хийж байна? Өөр тэгээд холцол энэ нэг муухай саваарцсан залуу над насандаа одоо ингээд алдаж индэл явж тэгээд нэг 89 онд нэг солилцоотой гарч ирээд тэгээд би нэг орхонд нэг өлзөө хоёр гэж одоо миний анхны ланд болох хүн тэрнтэйгээ танилцаад тэгээд би тэр чинь нэг охин гарлаа. Тэгээд охин гарахтаа би юунд хатанд очиж ажил хийдэг. Гэтэл охинтой болсон чинь хатан дээр очиж байгаа бас алдаад. Бид аавын мөрөөдлийг биелүүлэхээр түүний охиныг ирж хайж сурсаар Сэлэнгийн ерөө сумд амьдран суудгийг мэдэж утсаар холбогдсон Дархан хотод уулзахаар болсон нь энэ юм а. Сайн уу? Сайн уу? Удаа үлээ гайгүй юу? За ишээ орё.
Харин тийм ээ муухай салхитай байна тий. Аавын халуун дулаан хайр халамжийг нэгээх нь ч мэдрээгүй өссөн охин өр нь аавтайгаа уулзахыг зөвшөөрөх болов. Аав охин хоёр уулзаад сэтгэлийн гүндэх дотн үгээ хэлж ярилцаж ойлголцож чадах болов гэдэг санаа зовнил бидэндээснийг үзэгчдээсээ нуух хэрэггүй зэ. За мөрөөдлийн нэвтрүүлэг үзэж та бүхэнд үргэлжлэн хүрч байна. За бид Загтлынхаа гол баатар болох Хонгор зул охинтойгоо нэлээд хайж холбогдсны эцэст өнөөдөр яг уулзж байна. Энэ бас магадгүй бидний ч гэсэн мөрөөдөл байлаа. Тэгэхээр сайн явж ирөө. Өө сайн та хэд мэн сайн явчихсан. Загтал дээрээсээ Хонгор зул гээл мэдээд байгаагаас бас Хонгор зулын талаар сайн мэдээлэл бас байхгүй байгаа. Тэгэхээр өөрийнхөө талаар танилцуулахгүй. Намайг үлзээр хонгорцол гэдэг. Тэгээ би ээжээрээ хугалдаг. Тэгээд ээжтэйгээ ээж хайгчтэй, тэгээд эгчийнх нь хүүхдүүдтэй ингээ хамт амьдарч өсөж ирсэн. Тэгээд одоо тустаа гараад 2 хүүхэдтэй, нөхөр хүүхдтэй хамт амьдардаг. Юу хийдэг вэ? Би төрхөөс өмнө юм хувийн сүлжмлийн цэхэд ингээд сүлжмлийн идэл хийдэг байсан. Тэгээ одоо төрчөөд гэрт хүүхдээ хараад 2 хүүхэдтэйгээ гэрт анх хонгор зултай ярьсан шүү дээ. Тэгэхэд гайх уу утас навдгүй нэг хүн утсыг аваад холбогдох гээд хонгор зул мөн үү биш үү гэл ингээл бүр цаанаас нэг хөгшин настай хүн л аваад ах шиг үлээ бүр сүлжээгөө хөдөөний газар юм болоо гэж бодоод байлаа. Харин манай ээж аваад хүүхд цэцэрлэг авцсан агуур ээж маань аваад чамтай ингээ хүн яриа гэдэнэ гэхээр нь айгүй олон залгсан гэл тэгэхээр ямар ч хэсэн надтай бүр нэг учиртай л хүн байна гэж буцаагаа залгсан. Тэгээд болохгүй болохоор за хэрэгтэй юм бол буцаа залгах байлгүй гэж бодоод. Тэр зөндөө юм бодоо. Тэг хин юм болоо яасан юм болоо яах гэж намайг асуусан юм болоо гэх тиймэрхүү юм олонд их юм бодож байгаа юм чи. Тэгээд таныг яг маргааш нь ингээ утас холбогдохгүй байж байгаа асаасан чинь залгах нөхцөн байна. Яалч нэг хэрэг гараад чухал хүн залгаад байна гэл. Тэгээд таныг хэлэхээр би бүр амар гайхаад эхлээд юу лээ л гэд баг өөртөө ч итгэхгүй юу лээ л гэж бодож байгаа юм чи. Одоо багасаа эхлээд одоо ч хэдтэй байлээ? 28 гэж чинь тий. Тэгэхээр аав гэдэг хүний орон зай гэдэг бол айл гэрт үнэхээр чухал тий. Одоо чи ер нь нөхрийнхөө 2 хүүхэдтэй аавтайгаа байгааг харахад бол сайхан баа. Тэгэхээр чиний хувьд аав гэдэг хүний орон зай нэлээх өгүүлэгдэж өссөн ба. Миний хувьд гэх юм бол ер нь хүүхэд байхад ер нь аав гэдгийг бол мэдээж үг маш их сандаг. Аавтай байх юмсан гэл аавтай манай ангийнх ингээл ангид очихоор чи аав гэ. Гоё юм аавын хайрыг ингээд амсаж үзэх юмсан гэж би боддог байсан л да. Тэгээд яагаад ингээд намайг тоохгүй гэдгийм бол гээд тэгээд ер нь ээжээсээ би ер нь аавынхын тухай асуух юм дургуул та за ашиг да сэтгэлийн эмзэглэх юм болов. Тэгэж бодоод өөрөө дотроо аавтай байх юмсан тиймэрхүү л бодолтой байдаг гэсэн. Тэгэл явандаа нөгөө томрох тусмаа ч юм уу одоо аав гэдэг хүн миний сэтгэлд байгаагүй учраас аав гэдгийг ер нь бараг л ингээд хоосоо орон зайтай болцсон. Би нөхөртөө бас хэлжсэн л да. Би аавтай байх юмсан гэж боддог байсан. Тэгээ би хүнтэй суугаад би хадам аавтай болно гэж боддог. Тэгээд ингээд хадам аав тийм баг аавтай үнтэй суугаад баг ааваа гэж дуудана. Тиймэрхүү бодол төрөөд ингээд тэр үед ингээд аавын хайрыг бас давхар мэдээж бэрэн болчихж байгаа учраас мэдэрнэ гэж боддог байсан. Гэхдээ манай хүний аав өнгөрцөн л дөө. Би нөхөртөө хэлдэг байсан л да. Би ингээд аавтай үнтэй суугаад ингээд ааваа гэж дуудахыг хүсдэг байсан. Тэгтээ одоо яах вэ? Аль талд нь байхгүй хойлоо. Гэдэг. Манай хүүхд чинь эмээ өвөө гэл хүүхдүүд ярьдаг шүү дээ. Манай хүүхд би аав ээжтэй хайртай, эмээ өвөөтэй хайртай. Чамд өвөө байт юм хэр байгаа гэд. Хаана нэдэг хэр байгаа. Манай хүүхд ч амар тийм зурагтаар их олон юм үздэг. Тэгэл хүүхдүүд чинь ингээл аав ээж манай эмээ өвөө гэл ярихаар манай хүүхд яг тэгж ярьдаг. Эмээ өвөө гэл яг өвөөнд байгаа юм шиг л ярьдаг. Тэгээд тэр хүүхэн тэндээ би тий тоглож наргаал. За өвөө нь хаанаага минийхөө гэл тэгээд өнгөр тоглоал өнгөрч байгаа юм. Ээжээсээ ер нь аавынхаа тухай зөрхилж ер нь хизээ асууж ирсэн. Юу гэж асууж ирсэн? Би ер нь яг ээжээс тэгээ зөрхилж ер нь асууж байгаагүй юм шүү. Ээж ч хэлсэн үү? Нөхөн аав чинь ийм хүн байдаг шүү, энд байдаг шүү гэд. Ээж надад ер нь эмзэглээ. За миний охин эмзэглэх юм болов уу гэж боддог гэсэн баха. Надад ер нь хэр барахтаа хэлдэггүй. Тэгээд нөгөө өөрөө ингээд хамт байнга байдаг гэсэн болохоор тэр юм уу тэгээд за нэртэй тэргүй байхгүй байгаа хүнийг хилээд юу хөвд орхио явцсан юм чи хэлэх юм бол маш олон зүйл асуух болов гэж боддог гэсэн баха. Яг одоо нөгөө ах дүүнэр нь намайг шоронгоор явчихсан олон жил явчихсан гэдэг дуулчихсан.
Даа. Читрэг. Тэнд нэг сатааллаа та. Юу сал гэдэг нөө. Одоо салгаас тоо гэж. Яагаад сангийн үнтэй суулаад намайг загнаад байна нөө. Тэгэл орлоо. Ороод яс жоохон маань ширүүн байж тэгээ охиноо аваад үр дээр яс. Тэгэл яс. Тэгээ аваад их цахын нүүрэн дээр нь хэлжсэн. За миний хань бол яах. Энэ их цах нар чинь чиний амьдралыг мэдэхгүй шүү дээ. Миний хань л амьдралаа жийдэх ёстой. Тийм учраас одоо тэгээд өөрөө мэднэ үү? Би яг чамд юу гэж хэлэх вэ? Миний хань бол шилжилтийн насан дээр явж байгаа юм шүү дээ. Тэг өөрөө сайн бодно үү? Би охин хоёрыг хизээч мартахгүй шүү. Харин дэрэг хэлчихье гэдэг ингэж хаад охин шир хэцтэй хөхрээд байгаа гэж өгдөөс. Намайг ээжтэй нэрд хахад түгээд тийш хараад явж байгаа батж хүрээл л да. Солгоолаад л тэгээд. Тэгэл охинтойгоо яриад ингээл яс. Тэгээд ерөнхийдөө нэг тоохгүй бараг л анзаарч ингэж ухчилж ирнэ асуух хорон дургуу дээ би. Тэгэл за нэг тиймэрхүү л маркер их жахт нартайгаа ямар хүн байсан гэж нэг сонирхож ирнэ асууж асуудаар байхгүй хаа. Охиндоо хин гэж нэр өгсөн байсан. Би хонгор зол гэж нэр өгсөн. Би өөрөө өгсөн. Бодан дотор нэг хүүхдүүдийн нэр бичээд хийдэг штэ. Тэгээд сэгсэж одоо аав нь сэгсэж аав нь авдаг гэж би авахд хонгор зол гэж. Би өөрөө өгнө гэж бодоод бичээд аав нэг би нэр бичих гэсэн байхгүй. Тэгээд би хонгор зол гэдэг. Тэгээд бичээд хийсэн. Яг өөрийнхөө өгсөн нэрээ болж өгсөн. Яг багаас минь ингээд байхгүйсэн учраас баг зэрэг үзий ядах сэтгэл төрсөн. Яагаад гэх юм бол яагаад ингээд намайг ингээд н олон жил болоход ганц удаач гэсэн эргэж ирэх хүн бол за миний охин ямар байна тий ээж та хоёр чинь хэр байна ингэж асуугаагүй бол гэдэг бодол маш төрдөг байсан. Аавын тухай дуу сонсоод ч юм уу тий. Тэгэхээр альсвал цагаан сар болохоор ч юм уу ингээл нэг аав гэдэг хүн тэр үед л илүү их мэдрэгддэг, өгүүлэгддэг шүү дээ. Тэгэхээр чиний хувьд бас тийм байсан л. Тийм байлгүй яах вэ? Яг өгүүлж байсан цаг хугацаанд л би аавыгаа ингээд илүү тийм дуу сонсохоор ингээд үгэн дээр нэрэл аав гэдэг ийм сайхан юм бах та. Аавын хайр гэдэг ийм гоё юм бах та гэж бодсон. Сонсоод гэж боддог байсан. Охин маань зундлаа охиноо тавьчаад нэг өнөрлцгээд. Яаш нэг дагуул манай анчин нэг дагуур хөөс бандтай байхгүй. Тэр банд нь бол миний ажгуус алдгүй. Аав. Бид тэрийг өөрөөрөө авгалцсан. Тэгээд яса нөгөө тгийг алдуулах гад хэдэн өргөөсөн миний хүмүүс гэрчээр аваад ирэх. Хажууд нь сох байгаад үл бид нөгөө хэдэн зодчихгүй санаад. Та тэгэхээр дурсгаад уур хүрэх гэдэг юм. их л түргүү ууртай. Түргүү ууртай их дурсан байсан би. Уур хүрэх гэдэг. Тэгээд би гараа нэг үнсээд. За явъя. Тэгээд гараад Росси явтал ордныг дараалтын төлөө намайг далаа хүргээд өгдөг бэлэн талаа. Тэгээд бэлэн талаа гэж байгаа. Бэлэн талаа дээр ирэх гэж байна. Яагаад ингэж ирдгүүн болоо намайг гэрч нэг удаа ч гэсэн намайг гэд ирэх болов гэд би ингээл хүүхд тахтаа маш удаан хүлээдэг гэсэн. Тэгээд мэдээ тэр болгоныг хүнд хэлэхгүй дотроо л ингээд бодоол хүүхдүүдийг хараад тоглож байгаа аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүдийг хараад ээж автаа ингээ явах юмсан аав маань хизээ намайг ирж ингэж авах юм бол тоо нэг ирэх болов гэсэн гордлох төрдөг гэсэн. Хүүхэд насандаа л юу аав гэдэг хүнийг маш их өгүүлдэг гэсэн. Тэгээд явсараа гараад нэг юм очиндаа гэж яваад бас эргэж. Тэрнээс хойш уг нь гарч ирчээд ирээ. Гарчаад очиндаа гэж бодоод хоос очиод явах нэг хэдэн цаас болоод нэг өөд дээр нэг охин дээр очиж, өөд дээр очиж, энэ дээр очиж, энэ гурав дээр очиндаа гэж бодож яваад. Нэг том гэдэг сүлжиж байгаа хошин зулуутсаад сахал тавьчаад хар нүднээс хэлчихсэн. Тэгэл тэнд готлцасаа явж байдаг. Тэгэл олцоо юунаа наран доол явах юм бол сахал даагийн гэж л ярьдаг. Овоо хэдэн цаас цуглуулсан ч байсан. За нэг 2-3 хоногоос явдгийн удаа охин дээр очиндаа гэж бодоод би зүгээр явж ирсэн. Газар дээрс гэдэг. 4 хариг өвгөн тийм гарч ирээд барьжуулсан тортой юм бол ах гэд болдог. Тэгэхээр нь зогцсон нэг юм яваад гэж.
Тэгэл энэ хэрэгээрээ тэгэл 20 жил аваад одоо. Би ч гэсэн тэр хүн намайг мартаад сайхан амьдарч байгаа. Би ч гэсэн бодохгүйгээр ээжигээ бодоод ингээ илүү сайхан амьдрая гэд бодол төрч ингээ бүх бодлоо ингээд аав гэдэг бодлыг ер нь мартсан. Хэдхэн сартай байхыг хараад одоо 27 жил охиноо бараад байдаг. Намайг байгаа гэдгийг мартсан. Өөрийн төрсөн өөр гэдэг чинь эцээч хүний эцэгээс гардгүй бил. Нэр уулзаад үзвэл яах вэ? Хайтцгийн гар эцэж байгаа бол яаж байгаа бол Хүмүүс ааваалда шаналдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн те. Ингэж 27 жил 20 жил өнгөрсөн. Нэвтрүүлгийн ерөнхий вэндэтгэгч үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил. Атар талын амуу бууд айн өгөөж гурил. Ариван газар шорооны минь өгөөж гурил. Ард олны итгэлийн өгөөж гурил. Амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан өрөвсөл, бэлэг эрхтний хөвчрөл, чадварыг нэмэгдүүлнэ. Чангар Метапрост. Бүх эмийн сангуудаар. Та бидний хязгаарны танил Аз моол дэлгүүр нь эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ илүү артис Шангрила моолын 2 дугаар давхарт Аз үндэс салбарыг шинээр нээлээ. Шинэ брэндүүд шинэ өнгө төрхтэйгээр үйлчлүүлэгчтэй хүрч чадсандаа бид бүхэн баяртай байна. Манай дэлгүүрийн Шангрила моол дахь салбарт 2017 оны улирал болгоны тренд болж буй I'm Kids, I'm Baby, Menopti, Baby Product, Babaluna брендийн хөнгөн дэгжих хүүхдийн хувцснууд ирснээс гадна Hoppa Bitriti, Combi, Kiko, Sea Baby, Fisher Price брэндүүдийн хүүхдийн орд тэрэг, хүүхдийн бүү байлгч ширээ сандал, машины суудал гэх мэт бяцхан урсад хэрэгтэй бүхэн манай Аз үндэс салбар дээр ирсэн байгааг дуулгах гээд таатай байна. Танд аз амжилтыг хүсье. Үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсид. Үе мөчийг хөдлөг нь өвчин намтаж нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан өрөвсөл, бэлэг эрхтний хөвчрөл, чадварыг нэмэгдүүлнэ. Чангар Метапрост. Бүх эмийн сангуудаар. Атар талын амуу бууд айн өгөөж гурил. Ариван газар шорооны минь өгөөж гурил. Ард олны итгэлийн өгөөж гурил. Амтат идэ бутаны өнгө болсон өгөөж гурил. 20 жилийн баялаг туршлагатай үндэсний үйлдвэрлэгч өгөөж гурил компани. Эрүүл Монгол хүний төлөө. Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Тэгээд би энэ одоо энэ өмнө дараа гүнчэн багна гэж дарга байсан. Зодочор гэж дарга байсан. Тэднэрт би хэлжсэн байхгүй. Охинтойгоо би одоо өрөөгтэй хараагүй 20 гаруй жил явж байна. Тэнийг яагаад ингэж одоо нэг зурагтаар ингэ харж байгаад мөрөөл биелдэг гэж нэг нэвтрүүлэг гараад байгаа. Энэ танд ч хандвал яат юм бол даргаагаад ангид гаргасан. Тэгж та өргөдлөө бичээд өг. Одоо энэ нийгэм ажилтныг дуудаж авчираад ингэж яагаад бичээд өг. Тэгээд явуулаад одоо 14 оны 6 сард явуулсан байхгүй. Тэгэхээр аавынхаа захиаг
задлаад унш та тий. Чамаа хайх гэж зөндөө олон хүнээс уцтаж асуусан. За. Энэхүү загтлыг бичиж суугаа миний бие одоо өвгөн болсон. Мөн 20 жилийн хорих ялын 12 жилийг шоронд идэлж байгаа нэгэн билээ. Ялтан миний чин хүсэл гэвэл 23 жил уулзаагүй ганц охинтойгоо уулзаад үзэх хүсэлтэй ийм л нэгэн өвгөн билээ. Миний мах цусны тасархаа болсон ганц охиноо байнга санаж битгэрч явсан нь үнэн. Та бүхэн ялтан миний одоо байгаа байдлыг зөвөр ойлгож 23 жил уулзаж чадаагүй хонгор зул охиныг минь уулзуулан өгч туслана уу? Миний охин хонгор зул одоо Сэлэнг аймаг Орхон суманд амьдарч байгаа. Энэхүү захиаг минь охинд уншуулж өөрийн төрсөн үртэйгээ уулзах хүсэлтэй эцэг хүний чин хүсэл байгааг ойлгоно уу? Хэмээн та бүхнээс туслалцаа хүслээ би. Нэ. Маш олон жил болсон. Тийм 14 оны 3 сарын 2-аа. Аав чинь чамайг тай уулзах гад нэлээд хөцөлсөн байгаа. Тийм захиаг уншихад. Тэгэхээр чамайг таагүй хайцсан биш. Уулзъя гэж зөндөө хичээсэн. Хайсан. Энэ загтлыг 3 жилийн өмнө бичсэн юм уу та тий? 3 жилийн өмнө гэдэг чинь энэ хугацаанд мэдээж энэ загтлыг биччихэд мартаагүй тодорхойлох тий. Тэгэд энэ загтлыг бичих гэж бас шууд биччихээгүй л байх бодож тий. Та тэгэхээр одоо энд за 28 жил 27 жил уулзаагүй. 27 жил. Миний охин чинь одоо 6 сартаа л өвчтэй. Би чинь 6 сар болоод очиж байгаа гэхдээ 6 сартаа үлгээтэй. Банд маань болоод 5 настай хүүхдээс. Гэтэ өмнө нэг 2 уцаар ярьсан тий? Ярьсан. Би их хамгийн анхаарахад нь аав нана гэл тэгэхээр би юу аав та дугаар амт орчих. Мэдээж аавгүй ч аав нана гэхээр мэдээж тэгсэн чинь ингээд хонгор зул мөн бидтэй гэхээр тийм байна. Яг ч үлзээ юм бидтэй гэхээр тийм ээ гэтгсэн чинь ингээд аав нь алтан уяг гэд аав нана гэл тэгэхээр би тэрэгэн тэндээ амар шоконд ороод гайхаад юу лээ л гэж бодож байгаа юм чи тэгээд хүлээж авч чадахгүй тэгэл энэ ямар сони хүн амтан тоглоод байгаа юм болов ч гэж бодоод тэгээд ээжээсээ асуугаад ах хичээсээ ингээд манай алтан уяг гэж залхсан юм болов гэдгсэн чинь алтан уяг гэдэг аавч уг нь мөн штэ тэгээд наам ч мөн үү гэдгээр мэдгүй би тэгээ сайн ярьж чадаагүй за гэл товчхон аав нана гэхээр за гэл тэгээ салгас. Та хэрвээ эндээс гарвал хамгийн түрүүнд хинд юу гэж хэлнэ гэж бодож байна? Би одоо хантайгаа мэдээж зэрэг уулзсан л та тэгтээ. За ханигаа өчнөө жил зовоож хайж явсан ханигаа уучлаарай. Би ханигаа одоо би чамайг ханийн сэтгэл гэж ямар юм бэ тийм бэ? Ханийн төвшиг гэж юу байдаг юм бэ гэж би чамтай үзүүлнэ. Би одоо уцаар ярьж тат гэж ярьдаг юм. Би энэ хараад ганцхан би чамдаа л би хайртай. Тийм учраас чамаагаа би үрд төсч явна гэж амарсан амандаа би бол эзэж боцохгүй. Гэж л би тэгээд залбирна гэж бодчих шүү дээ. Өвдөг цөхөрч би ханиасан гоё. Тэгээ би яг энэ уулзах шийдвэрийг гаргахад олон хүнээс асуусан. Бараг ламаас асуух нь алгүй. Нөө бараг л амдаж явах нь алгүй л болсон тий. Тэгээ уулзсан дээр үү, яах уу, ийх үү хэд хоног тиймэрхүү л бодолтой. Танаас би шийдвэрээ нөхөртөөгөө ярилцчаад хэлье гэж хэл. Тэр оройжонгоо батсан маргааш өглөө нь яах уу, ийх үү. Өглөө цэцэрлэг орж ирчээд ярилцаад тэгээ манай хүн за миний хараа өөрөө шийдвэрээ гарга гэж хэлэх. Би бүр хинээс асуух уу, би ямар гадны таних хүн дээр очиод би автагаа уулзах уу яах уу гэж асуултаа нь шүү дээ. Тэгээд найзаагаа дуудаж ирээд ингээд тэгээ ярилцсан чинь юу яриад байгаа минь найзаар гаргаад уулзчих уу алдаад ах юм гэдэг минь найз угаасаа одоо авч өгшин болцсон. Миний найз нэг уулзаад
Үцчихгүй юу гэдэг. Тэг манай найз бүр миний өмнөөс бараг догтлсон баха. Охноосоо. Охноосоо бол аав нь охиноо өдөө хүртэл өсгөөгүй. Хажууд нь төрч чадаагүй аавыг аваачлаар хаамын. Аав нь охиндоо их хайртай сүл гэж хэлээ. Тэгэл би охин харуулдаг л шууд өөрөө ирэхгүй л миний нөл одоо хэлэхдээ миний хоолоод одоо дангирах гэдэг байна. Охиноо үзээгүй би өөрийн төрсөн өөр гэдэг чинь эзэж хүний сэтгэлээс гардгүй юм. Одоо би энэ хэдэндээ сууж хахад миний охин яаж байгаа вэ? Одоо хэрвээ хань маань ээж минтээ суудсан байгаад хойд эцгийн гар үзэж байгаа бол яаж байгаа бол хүн чинь дандаа муугаар явчихдаг бодох юм байна. Тэгээд ирсэн би авгаатайгаа яриад ингээ суугаагүй гэж ингэж би чамайг хүлээж байна гэж хэлэхдээ миний сэтгэл зөөлрөд. Тэгээд би дотроо бодож байгаа яг анхаагаатайгаа ярьсан дараа би шүнжингээ байдалд орж байгаа. Охин нь одоо ямар хүн болсон баа гэж төсөөлж байна та. Одоо миний охин жил ямар ч гэсэн ани маань хэлж байгаагаар бол их бөөртэй. Хэлийг чамаа шууд хэлчихдэг. Их хүлээжтэй л охин гэд одоо ээж нь надад хэлсэн. Айлын эмэгтэй хүүхд аавыгаа дороод штэ тийм. Тэгэхээр бараг тойлон тарахтаа би автагаа нэгээр адилхан байгаа даа ч юм уу тэгээд бодсон л. Тийм бодол төрөлгөл яах вэ? Ингээл автаа би юугаараа адилхан бол аав би алийн дуурайш төрсөн бол тиймэрхүү бодол зөндөө төрж байгаа юм чи. Тэгээд ямар ч байсан яаж намайг хүлээж авах бол тэгээд энэ олон жилийн дараа яагаад гинтхэн гарч ирсэн болоо гэдэг бодол бас маш их төрсөн. Яагаад энэ олон жил би ч одоо бараг л айлын ихнэр болоод хүүхэдтэй болсон гэдэг чинь тэгээ маш олон жилийн хугацаа тэгээд яагаад гинт гарч ирсэн бол гэж маш удаан бодсон. Тэгээд агш нартайгаа хүртэл яриад ингээд уулзъя гэж хэлсэн ингээд тавьсан гэдгсэн чинь манайхан өө тэгдэг. Одоо уулзлага явах юм гэдэг гэл тэгж байгаа юм чи. Тэгээд ямар ч байсан аав чин альва бүх зүйлийг ухаарсан л болоод чамтай уулзах чинь хэлэхтэн нэрээч тийм юм болов. Намайг харъя гэсэн бодол мэдээж төрсөн л байгаа тий. Тэгээд уулзах байгаа юм байна даа л гэдэг бодол төрсөн. Тэгээ ямар ч байсан аавтайгаа уулзаад сэтгэл нь хэр ах нөө тэгээд миний сэтгэл тэр үед яг яаж хүлээж авах вэ гэдэг л бас маш сайн юм байна л да. Та ер нь ганц л охинтой юм уу? Миний төрсөн бол ганц охин. Ганц л охинтой. Тий. Өөр надад төрсөн хүүхд байхгүй гэж. Тийм учраас би төрсөн ганц охиноогоо төлөөлөхгүй юм. Одоо би гараад охиноосоо уулзаад гуугаад охиноогоо төлөө ханыхаа төлөө зүтгэн. Нэвтрүүлгийн ерөнхий вэндэтгийгч үндэсний үйлдвэрлэгч Өвөөж Гурил. Намайг байгаа гэдгийг мартсан. Өөрийн төрсөн өөр гэдэг чинь эцээч хүний сэтгэлээс гардгүй юм. Нэр уулзаад үзвэл яах вэ? Хойд эцгийн гар үзэж байгаа бол яаж байгаа бол хүмүүс ааваалда шалдаг эсвэл би аавтайгаа яаж уулзах вэ гэд тийм догтлож хүлээсэн те. Ингэж 27 жил 20 жил өнгөрсөн. Цагтл бичиж уулзна гэдгийг үнэхээр төсөөлж бодчихсон ч охноос аваачлаа. Ингээд миний цагтлыг хүлээж авсан болов уу охин том нууцлах болов гэд одоо бодож хүлээсэн байлгүй. Бид таны хайртай ганц охиныг авчирсан байгаа юм. Халуун амнаас нь тасарсан юм болохоор охин бүр нь аавтайгаа уулзахыг зөвшөөрч бидний хүсэл зорилгоч ийхүү биелээ олсонд маш их баяртайлаа. Аав охин хоёр уулзах тэрэл намдан цаг мөчийг хамтдаа догтлон хүлээж нэвтрүүлгийн дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Сэтгэлэн дэлгээд үнэрлүүлмээр л байна. Тэгжил миний зүрхэнд минь наран манданда. Афигаби зүтлээд л байна. Алны тань халуун санагдаад л байна. Самсаа шархирах нялх багы